За өнөөдрийн сургалтаа эхлэе. Цалин бодол сэдв. Цалин бодолтой холбоотой өнөөдөр хэдүүлээ. Ийм зүйлийг ярилцсан. Өнөөдрийн сургалтын агуулга бол үндсэн хоёр хэсэгтэй. Нэг нь эхний бодолтын хэсгүүд, нөгөө талдаа тайлагнал, тайлан мэдээ харах хэсгүүд. Нэгдүгээр хэсэг дээр хэдүүлээ ажилтны бүртгэл хийх болон хянах талаар ярилцсан. Ер нь ажилтны бүртгэл дээр одоо ямар бүртгэлүүд байх ёстой вэ? Цалин бодолтод яг аль үзүүлэлтэнд нөлөөлт юм бэ те? Эргээд ажилтны бүртгэлийг хаанаас яаж харах вэ те? Энэ талаар үзнэ. Хоёрдугаар цалингийн үзүүлэлт болон загвартайгаа танилцсан. Ямар цалингийн үзүүлэлт байдгийг, ямар цалин загвар байдгийг. Тэрийг хэрхэн яаж ашиглах уу гэдгийг дараа нь урьдчилгаа болон сүүл цалин бодож үзнэ. Урьдчилгаа болон сүүл цалин бодож үзээд урьдчилгаа болон сүүл цалинтай холбоотой журнал бичлэлтүүдийг хийж үзнэ. Ийм зүйлүүдийг. Хоёрдугаар хэсэг дээр эдгээр бодолтууд хийснээр дараа эхлээд цалингийн тайлан харах хэвлэх талаар үзнэ. Цалин бодож дуусаад хамгийн ихэнд бол дотооддоо хэвлээд захирлаараа гарын үсэг зурулах хэрэгтэй байдаг тийм. Энэ процессыг нэгсэн. Хоёрдугаарт нийгмийн даатгалын мэдээ, хотын мэдээнүүдийг хаанаас яаж авах вэ? Энэ талаар үзнэ. Гуравдугаарт ажилтнууд руу цалингийн утас буюу цалингийн мэдээг нь илгээх. Энэ хэсгийг үзнэ. Дөрөвдүгээрт хэдүүлээ банкны шилжүүлгийн Excel файл бэлтгэх талаар үзнэ. Энэ талаар хэдүүлээ ярилцсан. Нэгдүгээрт ажилтны бүртгэл шалгах. Хэдүүлээ бол эхний ээлжинд бол яг юу хийх нэг ярилцаад тэгээд програм дээрээ нэг бүрчлэн бүртгэлүүдээ хийж үзнэ. Ажилтан бүртгэх. Шинэ ажилтныг бүртгэх нь өгнөр регистрийн дугаар, утасны дугаар гэх мэтлээ ерөнхий мэдээллээр нь бүртгэх нь. Салбар нэг жалбан тушаал харийн салбар нэг ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тохиргоонуудыг хийнэ. Ийм зүйлүүдийг ярь. Дараагийн хэсэг дээр цалингийн үзүүлэлт болон цалингийн загварын талаар ярь. Энэ дээр нийт үзүүлэлт чинь урьдчилгаа болон сүүл цалингийн загвар гэдэг хоёр үндсэн загвар хуваагддаг. Энэний хэрэглээнүүдийг хэдүүлээ ярина. Энэ танилцуулга бол яг юуны тухай ярих гэж байгаа вэ гэдэг товч танилцуулга байгаа. Дараа нь хэдүүлээ яг энэ зүйлүүдээ гээд үзээд явна гэсэн. Урьдчилгаа цалингийн хэсэг дээр бол тогтмол дүнгээр бодох, тодорхой нэг хувь оруулах. Урьдчилгаа цалин дээр нэг онцлог нь бол нийгмийн даатгалын болон татврын суудгалыг хийдэггүй. Сүүл цалин дээр бол ажилласан хоног цагаа оруулаад цалингийн тооцоол хийгдэж болно. Бусад бүх төрлийн нэмэгдэл суудгалуудыг оруулж болно. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэл суудгалыг бол хуулийн дагуу тооцож суудгадаг. Ийм хэсэг. Урьдчилгаа цалин бодох дараалал нь бол энэ дээрээ цалин бодол цонхноосоо цалин бодол гэж ороод шинэ дараад ажилтнаа сонгоод загвараа сонгоод ингээд журналаа холбох процессор явна гэсэн. Холбогдох зардалтай холбоотой журналын бичлэлт нь гарна. Сүүл цалин бодохтой холбоотой сүүл цалин бодолтой үүсгэнэ. Тэгээд хоног цаг болон бодох үзүүлэлтүүдэд оруулаад урьдчилгаа цалингийн асуултууд нэгдээд гарт олох сүүл цалин гарч явах хэрэгтэй. Гарт олох сүүл цалин гарч ирсний дараа сүүл цалингийн журналаа холбоо. Эргээд тайлан мэдээн дээр бол нийгмийн даатгалтай холбоотой тайлан мэдээ. Эхлээд бол дотооддоо энэ цалингийн тайлангаа хавилж авах ёстой. Дараа нь нийгмийн даатгал болон хотын мэдээнүүдээ авах ёстой. Дараа нь ажилтнууд руугаа цалингийн мэйл илгээх ёстой. Тэгээд банкны шилжүүлгийн мэдээ авах. Ийм зүйлүүдийг ярилцсан гэсэн. Энэс хойш хэдүүлээ бол яг саяын дурдсан үйлдэлүүдээ програм дээрээ хийж үзнэ. Хамгийн ихэнд ажилтны бүртгэлийн тухай ярьсан. Ажилтны бүртгэл хэсэг дээр нь үндсэн тохиргоо ажилтны сонгон дээр ажилтны бүртгэлүүдээ хийж өгнө. Анх ороход ч нь бол бүртгэлтэй ажилтнуудын мэдээлэл ийм байдлаар харагдана. Энэ бол бүртгэлтэй ажилтан байна. Энэ улааж байгаа мөр нь бол ижил регистрийн дугаар нэг хүн дээр оруулсан байгаа учраас энийг буруу мэдээлэл байна гэж үзээд ийм алдаатай харагдаж байгаа гэсэн. Нэгэнт бүртгэгдсэн ажилтны мэдээлэл бол ийм байна. Хэдүүлээ нэг ажилтны бүртгэл нэмээд нэмэхдээ яг ямар мэдээлэлүүд одоо илүү чухал юм бэ те. Тэр талаар үзье. Шинэ дарлаа шинэ ажилтан бүртгэх мөр нэмэг. Энэ хэсэг дээр нь нэр хэсэг дээр нь бол нэрийг бичиж. Би нэг Балчинам гэдэг хүн бүртгэж. Уг хэсэг дээр нь овгийг бичиж. Ургийн уг хэсэг дээр нь нэг ургийн овг сонгож.
За улсын код хэсэг дээр нь тухайн ажилтны улсын кодыг оруулж. За Монгол ажилтан бол Монголоо сонгочихно. За Монголд оршин суух үнэмлэхтэй ажиллаж байгаа гадаад ажилтан бол мөн Монголыг сонгоно. За тэгээд төр оршин суух үнэмлэхгүй ийм одоо гадаад хүмүүсийг бол тухайн хариалагдах улс орныг сонгож өгнө. За энэний ялгаа нь хэм бол нийгмийн даатгалын шуугины орлогын албан татврын суудгал Монгол Монгол ажилтан болон оршин суух эрхтэй ажилтан дээр бол 10% байдаг. За гадаадын ажилтан дээр бол хотын өвчин 20%-ийн суудгал хийгддэг. За иймсэг. За хойдлын регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаарын мэдээллүүдийг бөглөнө. За энэ хоёр мэдээллүүд чинь эргээд нөгөө хувийн орлогын албан татврын мэдээ, нийгмийн даатгалын шимтгэл гэдэг мэдээнүүдийг илгээх үед хэрэг бол. За хойдлын таг хэсэг дээр ажилтнтай холбоотой тэмдэглэл оруулна. За энэ хэсэг дээр дийлэнхтэй компаниуд болон холбоо яралтай үед холбоо барих одоо хүн боловцны мэдээллүүдийг энэ таг хэсэг дээр оруулчихдаг. За жишээлх юм бол энэ хүний энэ хүнтэй яралтай холбогдох одоо энэ хүнээс өөр хүнтэй холбогдох одоо эхнэр нөхөр аав ээж юу гэдгийг те тэдгээр хүний мэдээллийг таг хэсэг дээр оруулж байна. За дараагийн хэсэг дээр нь утасны дугаар, ажилтныхаа утасны дугааруудын бүртгэлийг хийх ёстой. За мэйл хаяг. За мэйл хаяг хэсэг дээр бол оруулсан мэдээллээр цалингийн мэдээ маань илгээгддэг. За энэ дээр тэгэхээр ажилтныхаа мэйлийг оруулж өгнө гэсэн. За хойдлын хаяг хэсэг дээр нь гэрийн хаяг барьж. За хоошоо гүйлгэлээ. Салбар нэгж. За энэ салбар нэгж албан тушаал үндсэн цалин гэдэг 3 баг нь бол тухайн ажилтан танай компанитай ямар гэрээгээр одоо ажилд орж байгаа юм бэ? Тэ ямар салбар нэгж дээр ажилд орж байгаа юм бэ гэдгээс хамаарат за энэ хэсэг дээрээ сонгож. За төв компани дээр төв захиргаан дээр ажилд ороод байгаа юм уу? Борлуулалтын салбар нэгж дээр ороод байгаа юм уу? Үйлдвэр дээр ороод байгаа юм уу те? За тэрийгээ сонгож. За хойдлын үндсэн цалингийн мэдээд дээр бол цалингийн мэдээлэл оруулж. За энэ цалингийн мэдээлэлээс чинь хоног цагаар цалин бодох үедээ ашиглана гэсэн үг энэ үзүүлэлт юм. За хойдлын цалин авах банкны мэдээллүүдийг ажилтнаас асуугаад оруулчихна. За манайх энэ банкаар одоо цалингаа тавьдаг. Чи энэ банкн дээр дансаа нийлгээд хийлээрэй ч юм уу те. За ийм байдлаар ажилтныхаа мэдээллээс ажилтнаасаа тухайн одоо цалин авах банкны мэдээллүүдийг аваад энэ хэсэг дээр оруулчихна. За дараагийн нэг цалин бодолтой холбоотой чухал хэсэг бол энэ хоёр. Даатгуулагчийн төрөл мэргэжил код. За нийгмийн даатгалын сайт руу ороод хэдүүлээ ажилтнаа бүртгэдэг. За тэгтээ нэг даатгуулагчийн төрөл мэргэжил код сонгоод бүртгэж. Яг тэрнтэй адилхан энэ дээр даатгуулагчийн төрөл мэргэжил кодоо сонгоод татгал. За тухайн цонхонд дарах юм бол бүх сонголтууд маань байгаа эндээс сонгож. За даатгуулагчийн төрөл хэсэг дээр бол хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтнаас тооцогдох ажил болгочоос болон даатгуулагчаас суудах нийгмийн даатгалын хувь хэмжээг энд тохируулсан байна. За хойдлын мэргэжил кодын хэсэг дээр бол үйлдвэрийн осол мэргэжлээс хамаарсан одоо хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа үед өмнө нь бол үйл ажиллагааны чиглэлээс хамаарат одоо 13 ажил болгочоос 13.5, 14.5 гээд үйлдвэрийн ослын хувь нь 1.5, 2.5 тооцдог байсан. За 24 оноос хойшоо болвол мэргэжил код гэдэг энэ багнаас хамаардаг болсон. За тэгэхээр тухайн ажилтан ямар мэргэжилтэй байна вэ гэдгээс хамаарат за энэ дээр одоо 1 гэсэн хувьтайг сонгох юм бол ажил болгочоос нь 13.5. За 2 гэсэн хувьтайг нь сонгох юм бол ажил болгочоос 14.5. За тэг гэсэн үзүүл сонгох юм бол хэвийн нөхцөл буюу ажил болгочоос 12.5 тооцогдно гэсэн. За ийм байдлаар мэргэжил кодоос хамаарсан үйлдвэр өслийн хувь маань нэмэгдэж. За энэ их чухал шүү. За энэ дээр тэг гэсэн үзүүлэлтийг сонгох юм бол энэ дээр ямар нэгэн одоо ажил болгочоос нэмэгдэл хувь байхгүй хэвийн нөхцөлд одоо тухайн даатгуулагчийн төрөл ямар одоо хувь хэмжээгээр ажил болгочоос төлж байна вэ? Яг тэрнгээр явна гэсэн. За энэс хойш ажилтны хүүс, за эрэгтэй юу, эмэгтэй юу, төрсөн огноо гэдэг мэдээллүүдийг оруулж. За ингээд төрсөн огноо хэсэг дээр тухайн ажилтны төрсүүдийг оруулж. За төрсөн огнооноос эргээд ажилтнуудынхаа одоо төрсөн өдрөөрт тэр мэдээллүүдийг харах боломж нь эндээс бүрдэж. За хүүс хэсэг дээр нь бол хүүсийн мэдээлэл байна. За ерөнхийдөө цалин бодолтын эхний хэсэг дээр ийм мэдээллүүд байхад бол. За энэ хүүс хүртэлх мэдээллүүд ажилтнаас эхний удаа авах ерөнхий мэдээлэлд орч. За энэс цаашаа дараагийн төвшөнд хэрэглэгдэх зүйлүүд маань энэ ажилд орсон огноо байдаг. За ажлаас гарсан огноо гэдэг хоёр үзүүлэлт байна. За энэ дээр анхаарах зүйл нь хүн ажилд орлоо. За өмнө өөр байгууллагад ажиллаж исэн бол өмнө ажилласан жил баган дээр нь өмнө ажилласан жилээ оруулж.
За танай компанид ажилд орсон хугацаагаа ажилд орсон гэдэг баган дээр нь оруулж. За ингээд энэ хоёрын нийт нийлбэрээр тухайн хүний ажилласан жилийг хөтөлж явна гэсэн. За дээрэс нь ажилтны бүртгэлтэй холбоотой нэг юм асуудал байдаг. Ажилтан ажилд орж бол. За эргээд ажлаас гардаг. За энэ үед анхаарах юм нь ажлаас гарсан гэдэг баган дээр гарсан өдрийг тавьж өгөөд энэ хойдлын идэвхтэй гэдэг багны чекийг авч хадгалах ёстой. Тухайн сар дээр нь цалингийн тооцоог нь дуусгаад дараа сарын цалин бодогдохоос өмнө ажлаас гарсан огноог нь хөтлөөд идэхгүй болох ёстой гэсэн. За ингэснээрээ тухайн ажилтны мэдээлэл дараа сарын цалингийн бодолтон дээр орж ирдэггүй. За ажилтны бүртгэлтэй холбоотой явцын дунд анхаарах зүйл бол энэ байдаг. За дээрэс нь явцын дунд дахиад нэг анхаарах зүйл байгаа нь даатгалагчийн төрөл код солигдож болно. За 01 гэрээгээр ажиллаж байгаа хүүхдээ төрөөд 06 код орчим уу солигдоод явдаг. За энэ үед бол тухайн сар дээрээ даатгалагчийн төрлөө сольж өгнө. За энэ дээр солиход бол өмнө нь бодсон түүхтэр бол ямар нэгэн нөлөөгүй цаашид бодогдох суудгал шимтгэл дээр бол нөлөө үзүүлдэг. За нэг ийм хоёр анхаарах баг нь байдаг. Тэгээд үндсэн ажилтны мэдээллүүдийг оруулж байсгах. За ингээд хадгалахад ажилтны бүртгэл маань хадгалагдаад бэлэн болно гэсэн. За энэс цаашаа бол хэдүүлээ бодолт хий. За биднэрт 9 ажилтан байгаа юм байна. За энэ 9 ажилтан дээр цалингийн бодол тооцоололтыг хийж үзье. За ажилтан цонхонд миний ярих хэсэг энэ үрээд өндөрлсөн. За дараагийн хэсэг нь цалин гэдэг модуль. За үлдсэн хэсгүүд маань энэ цалин модуль хэсэг дээр хийгднэ. За энэ хэсэг рүү орох юм бол хамгийн ихний цонх нь цалин үзүүлэлт гэдэг цонх байна. За цалин үзүүлэлт дээр бол Dynsoft програм 230 төрлийн үзүүлэлтийг цалин бодолт хийхдээ ашигладаг. За энэ 230 төрлийн үзүүлэлтийг цалин бодолтын урьдчилан олон сүүл цалингийн загварууд дээрээ дуудаад цалин бодолтой бол хийж явна гэсэн. Энэ цонхонд бол ямар нэгэн цалин бодолтой холбоотой тохиргоо байхгүй. Энэ дээр байгаа нэг тохиргоо нь товчнэр баг. За Dynsoft компани өгсөн нэршил тухайн компани тохиромжгүй байгаад тухайн нэршлиг засах шаардлагатай болвол нэр гэсэн баган дээр засч болохгүй. Товчнэр баган дээр тухайн өөрсдийн нэрлэх нэрээ оруулах юм бол програмын тооцоол цалин бодолтын цонхууд чинь товчнэр нь харилдаг. За энэ хийснээр нарийд гэдэг нэлийн хэрэглэгчнэр дээр ашиглагддаг үзүүлэлт байгаа. За энэ дээр бол нэмэлт урамшуул цалингаа бичээд явждаг. За энийг зарим компаниудын хувьд бол хийснээр нарийн цалин гэж нэрлэх нь оновчгүй. За KPI цалин, урамшуул цалин ч юм уу тийм нэршлиг өгөхийг хүсдэг. За тэр үед бол товчнэр баган дээр нь бол товчнэрээ оруулаад өгчнө гэсэн. За энэ цалингийн үзүүлэлт цонхны хэрэгцээ бол яг л юм. За энэс өөр мэдээлэл бол энэ цонхонд хийгдэг. За дараагийн хэсэг дээр нь цалин загвар. За цалин загвар хэсэг дээр нь хоёр загвар байгаа. Урьдчилгаа болон сүүл цалингийн загвар. Энэ хоёр загвар дээр маань нөгөө 230 төрлийн үзүүлэлт маань тохируулагдсан томьёо бичигдсэн байна. За Dynsoft програм бол хоёр загвараар цалин боддог. Урьдчилгаа цалин, сүүл цалин гэдэг хоёр л загвар байдаг. За энэс өөрөөр бол цалингийн загвар нэмэх боломжгүй байдаг. За энэ дээр урьдчилгаа компаниудын хувьд бол сард 2 удаа цалин бодох газар байгаа. Урьдчилгаа олгодог, сүүл цалин боддог. Нэг удаа бодох газар бас байгаа. За нэг удаа бодох газар бол зөвхөн сүүл цалингаа бодчихно. 2 удаа боддог газрууд бол урьдчилгаагаа нэг удаад сүүл цалингаа нэг бодно гэсэн. За ингээд энэ хоёр бодолтын маань дотор байгаа тохиргоонууд энэ доотлын хэсэгт харагддаг. Үзүүлэлт загвар бүрээ сонгоход тус тусын үзүүлэлтүүд нь өөр өөр байна. За ингээд харах юм бол сүүл цалин хэсэг дээр бол ийм томьёо орсон харагдаж. За ингээд гол хэсгүүд бол энэ урдлын нэр баг нь хоёр бол саяын цалингийн үзүүлэлтээр байдаг нэршил болон багны мэдээлэлүүд байна. За хойд талын томьёо систем гэдэг хэсэг бол програм дээр оруулсан томьёоны хэсэг. За томьёо системд оруулсан баган дээр бол чеклэг нь бол Dynsoft програмаас томьёо оруулчихсан. Энийг засах боломжгүй байна. Чектэй байгаа нь бол хойдолд нь хэрэглэгч өөрөө томьёо бичих боломжтой байна. Ийм байна. За үндсэн анхаарах хоёр баг нь бол энэ. Чектэй бол хэрэглэгч өөрөө томьёо оруулах боломжтой байх нэ. Чекгүй бол энэ дээр байгаа томьёог бол хэрэглэгч өөрөө засч чадахгүй гэсэн. За ийм хэсэг байна. За хойдлын бидний яг тооцоололд ашиглах багнууд бол за энэ тогтмол өмнөхөөс татах гэдэг хоёр үзүүлэлт.
Альва нэг үзүүлэлт тогтмол яг бүх хүн дээр ижилхэн дүнтэй байна гэх юм бол тогтмол гэдэг баган дээр дүнгийн тавьж өгдөг. За одоо жишээлх юм бол эндээс үндсэн цалингаас үр дүнгийн цалин бодох уу гэд сар болгон 10% одоо бүхэн дээр 10% урамшуул цалин олгоно гэвэл энэ дээр 10 гэж тавьчих юм бол сар болгон тогтмол 10%-аар хүн болгон дээр бодно гэсэн. За хойдлын өмнөхөөс татна гэдэг баган дээр урьдчилгаа болон сүүл цалингаа сонгоод өгчхөөр өмнөх сарын бодол дээр ямар байсан тэр сарын дүнгээр дараа сар руу татна гэсэн. За хэдүүлээ энэ гурван багныг бол яг сүүлдэн жишээн дээр бол сүүл цалин бодох үедээ авч үзнэ. За хойдлын хэсэг нь дөрвөн багна. Тайланд харуулна, картанд харуулна, өргөн дараалал. За энэ дөрвөн баган дээр бол юунууд аав? Эргээд одоо програмаас гарах тайлан мэдээнүүд байгаа. Тэдгээр тайлан мэдээнүүдийг хэрхэн яаж харах вэ? Аль багныг харах вэ? Аль багныг харахгүй вэ гэдэг тохиолдлууд энд байгаа гэсэн. За тайланд харуулна баг нь чектэй бол цалин бодлтын тайлангууд дээр тухайн үзүүлэлт харагдана. Энэ баг нь чекгүй байх юм бол тухайн баг нь цалин бодлт дээр цалин бодлтын тайлан дээр харагдахгүй. Энэ хойдлын картанд харуулна гэдэг нь ажилтнтай холбоотой цалингийн карт байгаа. Тэрэн дээр харуулахгүй энэ баг нар тохиолддог. За хойдлын өргөн дараалал гэдэг хоёр багнууд бол тухайн баг нь ямар өргөнтөө ямар дараалалаар харагдах юм бэ гэдгийг илэрхийлдэг. За хоошоо гүйлгээд харах юм бол тайлбар систем гэдэг баган дээр тухайн үзүүлэлт ямар тооцоол хийгддэг вэ гэдгийг харуулдаг. За энэ урдлын томьёо систем хэсэг бол програм нэг томьёо бичигдсэн баах үсэгтэй олдсон юмнууд байна. За тэнгууд хойдлын тайлбар систем хэсэг дээр бол тухайн цонхонд одоо тухайн баган дээр ямар тооцоол хийх томьёо орсон бэ гэдэг тайлбар нь байж байна. За ингээд энэ урьдчилгаа болон сүүл цалин гэдэг энэ хоёр үзүүлэлтээ сонгоод солиод харахад тус тусын одоо тооцоолын мэдээллүүд маань харагддаг. За юм байна. За хэдүүлээ саяын цалин загварыг бол эргээд цалин бодол хийхдээ бол нэлээд ашиглал. За дараагийнх нь цаг төрөл. За цаг төрөл баган дээр бол тухайн хугацаанд хийгдсэн цагийн бүртгэлүүдийг эндээс хардаг. За энэ дээр харах юм бол энэ дээр арай өөр юу байгаа. За цаг төрөл баг нь бол тухайн одоо энэ дээр нэг юу байдаг. Үйлдэл товчон дээр чинь за эндээс буруу ярьчих. За цаг бүртгэл хэсэг дээр таймлигаас татах гэдэг үйлдэл байгаа үйлдэл дээр. За энэ таймлигаас татах гэдэг үзүүлэлт дээр цаа талд нь таймлигаас авах мэдээллүүдийн цагийн тохиргоонууд байдаг. Ямар мэдээллийг хаашаа авах юм бэ гэдэг тохиргоонууд. Тэр тохиргоо нь бол цаг төрөл цонх дээр байгаа гэсэн. За энэ тэгэхээр энгийн одоо цаг бүртгэлээ програм дээр гараар оруулаад явдаг хүмүүсийн хувьд бол хэрэглэгдэхгүй гэсэн үг. Энэ юун дээр хэрэглэгдэхгүй гэхээр таймли гэдэг цаг бүртгэлийн системээс цагийн нэгтгэл одоо татах үед энэ тохиргоо хэрэглэгддэг. За энийг бол тэр болон гараас өөрчлөх шаардлагагүй. Энэ дээр нэмэлтээр үзүүлэлт авах гэж байгаа бол нэмж өгнө. За тэрнээс яг энд байгаа үзүүлэлтээр цалингийн ботвол чийгдээд явах бол энэ дээр ямар нэгэн өөрчлөх зүйл бол байхгүй гэсэн. За дараагийнх нь цаг бүртгэл. За цаг бүртгэл цонхон дээр хоёр аргаар цагийн бүртгэлийг хийж болно. За нэгдүгээр сая ярьсан таймлагаас цаг татах. Хоёрдугаарт бол нэг бүрчлэн салбар нэгжээр цагийн бүртгэлийг. За таймлагаас цаг бүртгэл татах бол үйлдэл таймлагаас татахтаархад цагийн бүртгэл маань татагдана. За энэ таймли гэдэг нь болохоор цаг бүртгэлийн Монгол аппликейшн гэдэг. За Dynsoft-оос бол өөр компани байгаа. За тэр компаниас юм цаг бүртгэлийн аппликейшн ашигладаг бол эрдсэн мэдээллийн шууд татж болдог. За үүнтэй холбоотой нөгөө цаг бүртгэлийн хуран уншдаг, нүүр уншдаг төхөөрөмжүүдээс эрдсэн мэдээлэл татдаггүй гэдэг асуулт ирдэг. Эсвэл татах боломжгүй. Тэн дээр байгаа мэдээллүүдийг бол Excel-ээс copy paste гэх юм уу аль эсвэл нэг бүрчлэн оруулах боломжтой. За хэдүүлээ нэг хэдэн хүн дээр цагийн бүртгэлийг хийж үзье. За салбар нэгжээр нэмэхэд арчна. За энэ дээрээс би захиргааны ажилчдыг дутчих. За захиргааны ажилчид гэсэн чинь нийт 9 ажилтны 8 нь ороод ирчихнэ. За энэ дээрс хугацаа хэсэг дээр нь хойдлын цаг төрөл нь ажилласан хоног бол хоногоор нь тавьж өгнө. Хэрвээ ажилласан цаг бол цагаар нь тавьж өгнө. За энэ дээр 176 цаг ажиллая. За ингээд бүгдийг нэг бүрчлэн юм уу ингээд яжилхэн бол доош ижилдээд оруулчихна. За ангийн бол цагийн бүртгэл маань 6 сарын цагийн бүртгэл маань хийгдээд хадгалагчлаа. Одоо 6 сарын цалин бодох үед чинь сүүл цалин бодох үед чинь энэ мэдээллийг ашиглаж болно гэсэн. За ийм байдлаар оруулж өгнө. За анаас цаашаа хэдүүлээ цалингийн тооцооллууд. За эхлээд хэдүүлээ урьдчилгаа цалин бодож үзнэ. За хоёрдугаарт сүүл цалингаа бодож үзнэ. За энэ цонхноос шинэ гэж орлоо.
За салбар нэгж хэсэг дээр нь салбараа сонго. Цалин бодохдоо анхаарах юм нь салбар нэгжээр цалингаа бодож болно. Компаниараа нэг бодож болно. За компаниараа нэг бодё гэх юм бол хамгийн дээдлийн үзүүлэлтээ сонгоч. Салбар нэгж тус бүрээр бодё гэх юм бол доотлоос салбар бүрээ сонго. За анхаарах юм нь энэ дээр урьдчилгаа цалинг ямар салбараар бодно, сүүл цалингаа яг тэр салбараараа бодох ёстой. За урьдчилгаа цалингаа үйлдвэргээд бодчих юм бол сүүл цалинчин ч гэсэн үйлдвэрийн ажилчтай л үйлдвэргээд тусдаа үүсэх ёстой гэсэн. За ийм хэсэг. За би бол шууд нийт бүх ажилчдаа салбараар нь бодчих. За загвар хэсэг дээр нь хэдүүлээ эхлээд урьдчилгаа цалин бодох ч байгаа учраас урьдчилгаа цалингаа сонгоч. За ингээд дарах үед урьдчилгаа цалингийн маань тооцоололууд хийгдээд гараад ирнэ. За нийт 9 ажилтан маань ороод ирж байна. За энэ дэр тэгсэн чинь гарт олох урьдчилгаа цалин шууд бодогдоод гараад ирлээ. За шалтгаан нь үндсэн цалингаас урьдчилгаа цалин бодох хувийг 40% гээд автомат тохируулаад өгсөн. За ийм учраас тооцоолол маань автомат хийгдээд гараад ирчих. За үндсэн цалингаас тогтсон 1%-аар цалин бодоод урьдчилгаа цалин бодоод олгодог болвол за оруулж болно. За ингээд хэрвээ нөгөө тухайн сар дээр хуваар цалин авах шаардлага хангаагүй бол хувийг нь бас арилгачих болно. За өнөөдрийн жишээн дээр хэдүүлээ урьдчилгаа цалин дээр бол хуваар цалин бодохыг үзнэ. Хоног цагаар цалин бодохыг үзнэ. Гараас оруулахыг үзнэ. За хуваар оруулахтаа бол энэ дээр шууд 40% гээд өгсөн байгаа програм дээр чинь. Энийг одоо шууд үндсэн цалингаас чи бодоод олж ийн гэсэн. За энэ хувийг яаж засах вэ гэдэг асуудал яригддаг. За энэ маань нөгөө цалин загвар цонхон дээр урьдчилгаа цалингаа сонгоод үзүүлэлтийнхээ нэрээр хайх юм бол байж. За үндсэн гээд бичсэн чинь үндсэн цалингаас урьдчилгаа цалин бодох тогтмол гэдэг үзүүлэлтийн 40-гээд оролцсон. За ийм учраас тэр шууд 40%-аар цалин бодогдоод байсан гэсэн. За энийг 30% болгоч. За тийм бол нөгөө цалин бодолт маань 30%-аар тооцоол хийнэ гэсэн. За ийм байдлаар үндсэн хувь тохируулж ашиглаж болно. Нэгдүгээр арга. За хоёрдугаар арга ажилсан хоног цаг оруулж болно. За хоног байна уу, цаг байна уу ялгаагүй. Хоног байвал хоногоор нь бодчин, цаг байвал цагаар нь бодчин, ажилсан хоног цаг хоёулаа байх юм бол цагаар нь бодчих. За ийм хэсэг байна. За оруулсан чинь шууд бодогддоггүй. Шалтгаан нь урьдчилгаа цалин хоног цагаар бодох бол тэг утгыг өөрчилнө үү гэдэг энэ баган дээр 1 гэсэн тоо тавьж өгдөг. За ингэж тооцоол маань өгдөг. Эхний сар дээр 1 гэсэн тоогоо тавьчихад дараагийн сар дээр энэ тооцоол маань автоматар одоо нэгэн сонгогдсон байдлаар гарч ирдэг. За ингэж бодсон чи эхний мөрөнд 40 сая төгрөгөөс 10 хоногийн цалин за сайн 818 мянга бодогдчих. За хоёр дахь цалин 2 сая 500 мянган төгрөгөөс дунд 176 цаг бүтэн ажилласан бол ингэж орж ирж байна. За урьдчилгаа цалингийн үед бол хязгаарч бүтэн ажиллах боломжгүй тийм. За тэр үе дээр нь бол холбогдох хоногоо тавьж өгнө гэсэн. За 88 хоногоор оруулж. За ийм байдлаар орж ирж. За тэгэх юм бол энэ хоёр үзүүлэлтээр маань цалингийн тооцоол маань нэгдээд хойшоо гараад ирж. За 3 дахь арга нь гараас оруулах. За зарим компаниудын хувьд бол урьдчилгаа цалин тодорхойгүй. За тухайн үед одоо захирлын шийдвэрээр юм уу? За тухайн үед аль эсвэл одоо нэг тооцоол хийгээд одоо валютаар тооцдог компаниуд бол програм дээр тооцох боломжгүй болоод валютаар тооцсон дүнгээ програм руу оруулах шаардлагатай гардаг. За тэр үед бол энэ урьдчилгаа цалин гэдэг багныг ашиглана. За энэ баган дээр урьдчилгааны дүнгээ шууд гараас тавиад өгөхөд урьдчилгаа байдлаар олгогддог. За ийм л. За бүгдээрээ тогтмол дүн авдаг бол шууд доош жилдэж болно. За урьдчилгаа олохдоо эзэж нөгөө үндсэн цалингаас нь бол давж болохгүй те сүүл цалин дээр нь нөгөө суудгал шинтгэлүүд маань хийгдэх учраас тэрнээс ер нь 50-аас дээшгүй байх хэрэгтэй байдаг. За ийм байдлаар оруулж. За би энэ үн дээр 500 мянгаараас оруулж. За ийм гурван төрлөөр урьдчилгаа цалин бодож болно. За энэ гурван арга маань хоорондоо давхцаж болно. За дийлэнхтэй бол давхцахгүй ашигладаг. За ийм хэсэг. За ингээд нийт урьдчилгаа цалин гэдэг энэ баг нь маань гараад ирж. За одоо энэ багнаас хойшоо ажилчдаас авах авлага байгаа бол суудгадаг, байхгүй бол шууд гартоолох дүн маань гараад ирдэг. За компаниудын хувьд бол ажилтнаа мөнгө зээлэх тохиолдлууд нэлээдгүй байдаг. За ажилтан одоо тухайн сард одоо урьдчилгаа цалин дээрээс өгье, сүүл цалин дээрээс өгье гэд мөнгө зээлэх тохиолдол зөндөө байна. За энэ үед бол ажилчдаас авах авлага мөнгө өгөх үедээ үсэх чинь за эргээд
Авалгаа болвол урьдчилгаа болон сүүл цалин бодох үедээ суудагч. За ажилчдаас авах авлага гэдэг хэсэг рүү оруулах юм бол гарт олох цалингаас хасагддаг. За ингээд хадгалахад бидний урьдчилгаа цалин бодогдлоо. За ирээдүг бүр цалин бодож байгаа үед нэг юм алдаа заач. За хэдүүлээ 6 сар дээр тест хийж байгаа учраас 6 сард 15 болоогүй 30 болоогүй учраас аль алин дээр нь юм алдаа өгнө гэсэн үг. Гэхдээ yes дараад бол баримтаа хадгалчихна. За ийм байдлаар урьдчилгаа цалин тооцчих. За урьдчилгаа цалин бодож дууслаа. Журнал бичлэлт. За Dansoft компани зүгээс урьдчилгаа цалингийн стандарт журналыг бол оруулаад өгсөн байдаг. Журнал загвар хэсэг дээр урьдчилгаа цалингийн журнал сонгоод холбогд харахад тухайн журнал маань хэрэгждэг. За гарт олгох дүнгээр урьдчилгаа цалингийн тооцоо данс маань кредитлэгдэж орж ирнэ. Урьдчилгаа цалингуудаар нь урьдчилгаа цалин данс дебитлэгдэж орж ирнэ. Ажилчдаас авах авлага бол авлагыг бууруулад урьдчилгаа цалин өсгөж орж ирнэ. За ийм журналууд үүснэ. За энэ дээрээс урьдчилгаа цалингийн тооцоо гэдэг данс бол урьдчилгаа цалин гарт олгох үе таг. Урьдчилгаа цалин гэдэг авлагын данс маань бол сүүл цалин бодох үе таг. За энэ ажилчдаас авах авлага гэдэг баг нь бол шууд хаагдчихна гэсэн. За ингээд хадгалчих. За ингээд урьдчилгаа цалингаа бодоод журналаа бичиж дууслаа. За холбогдох тайлангаа хэвлэж аваад за энэ дээрээс энэ дүнгээр одоо касс харилцаагаар нь шилжүүлэг хийгдлээ урьдчилгаа цалингийн тооцоо нь үлдэгдэлгүй болох ёстой гэсэн. За энэ цалинтай холбоотой энэ урьдчилгаа цалингийн тооцоо за энэ цалингийн өглөгийн тооцоонууд бол тухайн сар өнгөрөөд урьдчилгаа гарт олгох цалингуудаа тавьж олгоод хаагдчих ёстой. За мөнгө гүйлгээний утга нь бол ажилчид төлсөн мөнгө. За урьдчилгаа цалин бол банкны шилжүүлгээр гүйлгээ хийдэг бол ганц юм мөр болоод ороод ирдэг. За энэ дээрээс бол нийт дүнгээр нь урьдчилгаа цалингийн тооцоо руугаа хаачдаг. За хэрвээ зарим компаниудын хувьд одоо өөрсдөө шилжүүлэг хийдэг бол нэг мөр болоод ороод ирдэг. За тэр үед бол нэг бүрчлэн урьдчилгаа цалингийн тооцоо данс руугаа хаа. За ингээд урьдчилгаа цалин данс үлдэгдэлгүй болно. За урьдчилгаа цалин гэдэг энэ авлагын данс бол харин сүүл цалин бодогдтол үлдэгдэлтэй байна. За ийм хэсэг байна. За энэ бодолтой холбоотой тайлан хэсэг дээр цалин бодолт хэсгээс тухайн сараараа шүүгээд за цалингийн загвар хэсэг дээр урьдчилгаа юу сүүл үү гэдгээ сонгоод цалингийн хэвлэх тайлангаа авч байна. За энэ тайлан дээр нэг 2 удаа харах тардаг юм асуудал байна. За энэ дээр бол ийм гарч ирж байна. За энэ дээр харагдаж байгаа нөгөө цалингийн загвартай холбоотой багнууд маань энд байна. За энэ багнуудыг нэмж хасах тохиргоонууд маань цалин загвар дээр байгаа энэ тайланд харуулна, картанд харуулна гэдэг энэ цонхнууд. Энэ чектэй байгаа бол саяын тайланд харагдаж байгаа. Энэ чекгүй байгаа бол саяын тайланд харагдахгүй байгаа гэсэн. За энэ хэсэг дээр. За дарааллын хувьд өргөн нарийн хувьд бол мөн ялгаагүй энэ өргөн дараалал хэсгүүдээр тохируулагдана. За урьдчилгаа цалингийн бодолтууд маань ингэж тусчих. Дээрээс нь энэ дээр нөгөө банкныхаа цалин бодол цонхны банкны мэдээ хэсгээс тухайн сараараа шүүх юм бол ажилтны мэдээлэлтэй урьдчилгаа цалингийн дүнгууд маань гараад ирнэ. За энийг аваад хэдүүлээ бол банкны одоо цалингийн шилжүүлэг хийх үедээ ашиглаж болно. За ингээд урьдчилгаа цалингийн маань бодолт тусч. За дараагийн бодолт нь сүүл цалингийн тооцоол. За сүүл цалингийн тооцоол дээр нэлээдгүй бодолтууд хийгднэ. За эндээс бол сүүл цалин бодолт үүсгэхдээ шинэ гэж орлоо. Салбар нэгж баган дээр нь урьдчилгаа бодсон салбар нэгжээрээ сүүл цалингаа бод. Энийг анхаарах хэрэгтэй. За тэгээ хойдлын цалин загвар хэсэг дээр нь сүүл цалингаа сонгоод за програмч нь энэ дээрээс бол сүүл цалингийн загвараа дутчихна. За анх програм авахд чинь бол ийм загвар байгаа. Ажилласан хоног цаг, олгуул зөх цалин, нийгмийн даатгал, за урьдчилгаа цалин авлага суудгалт гарт олох дүн, за нийгмийн даатгалын илүү дутуунууд. Нийгмийн даатгалын ажил олгочоос болон хоотын судгалууд, за илүү олгосон болон бусад одоо мэдээллүүдийн хойдол хэсэг дээр нь байна. За нийтдээ нөгөө 230 төрлийн үзүүлэлт байгаа. Тэндээс нэг 20 төрлийн үзүүлэлт нь тухайн одоо бодолтон дээр нь дефолтоор харагдчихэдэг гэсэн. За энэс бусд үзүүлэлтийн бол цаг тухай бүрдээ нэмж ашиглах гэсэн. За нэмж ашиглаад харагдцаа хадгалаад тохируулаад авч болно. За ийм хэсгүүд.
За хэдүүлээ цалин бодохдоо хэдүүлээ хэдэн хүн дээр нэг ажилласан хоног цаг оруулсан байна. За эхлээд тэрийг татъя. За үйлдэл дарлаа. Цалин бодолтоос үйлдэл дарлаа. Цаг бүртгэлээс татах гэж. За энэ дээр хугацаагаа оруулаад татах үед тухайн хугацааны мэдээллүүдийг татна. За энэ дээр нөгөө ажилласан хоног дээр би буруу мэдээлэл оруулсан байна те. За энэ мэдээлэлээ гараас засаад оруулчих бол. За миний хувьд бол эхний 3 ажилтан дээр бол ажилласан хоног цагаар цалин бодъё. За бусад хүн дээр нь бол хэдүүлээ дараагийн өөр аргуудаар цалин бодъё. За эхний 3 мэдээгээ орууллаа. За ихтэй цагийн бүртгэлийг бол сая цаг бүртгэл рүү оруулаад татаж болно. Ийшээ гараас оруулсан ч болно гэсэн. Айл нь ажил. За энэ дэр ажилласан хоног цаг оруулаад цалин бодлыг. За энэ хоёрын хоёуланг нь оруулах юм бол ажилласан цагаар нь цалин бодолт юм. За цалин бодолт хийгээд шууд олгол зохицол цалин гараад ирж байгаа. Өөр нэмэгдэл суудгалууд байхгүй шууд гараад ирж байгаа. За энэ дээр суудгал шимтгэлүүд нь аваад гарт олох сүүл цалин маань гараад ирж байгаа. За аимсгүүд. За энэс цаашаа дараагийн арга нь хамгийн ихний үндсэн арга бол энэ хоног цагаар цалин бодох. Офис ажилтнууд дээр маш тохиромжтой. За хоёр дахь арга нь гараагаар цалин бодолт. За нөгөө харуул манааны албатай газрууд дээр бол гараагаар цалин бодолтууд хийгдэг. За би дараагийн хоёр хүн дээр гараагаар цалин бодолт хийж үзвэл. За гараагаар цалин бодохчгоо хүн дээр үндсэн цалингийн мэдээлэл хоосон байх ёстой. Үндсэн цалин оруулж өгдөг. За ойдлын баган тохируулах хэсгээс багнаа нэмчихнэ. За энэ дээр бол за гараа гэж таах юм бол гараатай холбоотой үзүүлэлтүүд байна. За нэг гарааны цалин гэдэг үзүүлэлт байна. Гараагаар цалин гэдэг үзүүлэлт байна. За нэг гарааны цалин хэсэг дээр нэг гараад хэдэн төгрөгийн цалин авах юм бэ гэдгийг нь оруулаад өгч. За ингээд оруулаад өгсөний дараа гарааны тоог нь ажилласан хоног хэсэг дээр оруулаад өгч. За эхний гарсан гэх юм бол ажилтан 15-ыг 150-аар үржээд 2 сая 250 мянга, хоёр дахь ажилтан 20-ыг 20-аар үржээд 4 сая. 200 мянгаар үржээд 4 сая. За хоёр дахь арга нь ийм гараагаар цалин бодолтууд байдаг. Уул уурхай, харуул хамгаалалт те эдгээр газрууд дээр бол энэ гараагаар гэдэг цалин бодолтууд ашиглагддаг. За дараагийн цалин бодолт нь гараас дүн оруулах гэдэг арга байна. За гараас одоо тухайн тооцсон дүнгээ шууд тавьчихдаг. За тхийн тулд энэ дээр суудгалтай нэмэгдэл 1-ээс 10 төрлийн багнууд байна. За 10 төрлийн үзүүлэлтээр гараас дүн оруулж болно гэсэн. За эхний үзүүлэлтийн жишээ болгож авлаа. За энэ дүн дээр шууд гараас тавих юм бол олгол зөх цалины маань шууд бөглөөд гараад ирнэ гэсэн. Ажилласан хоног цаг бусад үзүүлэлт огт хамаагүй шууд нэг дүнгээр тухайн дээр олгож ирнэ гэсэн. За зарим компанийн хувьд энэ уул уурхайн компанийн хувьд бас ийм гараас дүн оруулах тохиолдол нэлээдгүй байдаг. Энэ суудгалтай нэмэгдлийг гараас цалин бодож байгаа юм шиг оруулж байгаас гадна нэмэгдэл маягаар ашиглаж болно. За одоо жишээлбэл үндсэн цалин 2,500 гэдэг энэ ихний хүн байна. Энэ дээр нэмэгдэл энэ хүн дээр энэ сарын нэмэгдэл сая төгрөг нэмж олгоно гэх юм бол суудгалтай нэмэгдлийн багнуудаас нэг нь оруулж ирээд нэмээд тавьчих. За тэгэх юм бол олгоо зөх цалин дээр маань шууд нэмэгдээд тэндээс маань холбогдох суудгал шимтгэлүүд маань авагддаг. За аимсгүүд. За энэ маань бол за 3 дахь арга нь. За 4 дахь арга нь програм дээр ямар нэгэн байдлаар томьёо бичиж болно. За ямар тооцоол хийхээс хамаардаг гэхдээ. За тэр тооцоол дээр би нэг KPI цалингийн жишээ үзүүлье. За KPI цалингийн жишээгээ ямар одоо жишээ авах вэ гэхлээр за би KPI цалингийн жишээн дээрээ KPI цалин бодохдоо за нэг суурь нэг үзүүлэлт өгье. Суурь үзүүлэлтээ тодорхой нэг хувиар үржүүлээд бодъё. За суурь үзүүлэлтэн дээр нь би ийм багна ашиглая. За бидэнд яг ийм үзүүлэлтийг бэлдэж оруулж ашиглах боломжтой. За энэ дэр чаана угаалаа. За 264. За F264-гээд хийснээр буюу нарийн суурь цалин гэдэг үзүүлэлт байна. За энийг та хэдийд маань нэршлэн тохиромжгүй засч болно. За энэ баг нь юунд ашиглагддаг вэ гэхээр үр дүнгээр цалин бодохын суурь үзүүлэлтийг энэ дээр оруулж өгч байна.
Энд оруулсан дүнг тодорхой нэг хувиар үржээд цалин бодно гэсэн. За компанийн хувьд бол нөгөө борлуулалтаас хамаарсан урамшуулал. За тэгээд цалинтай уялдсан бусад урамшууллыг хэрэгжүүлдэг. За тэгвэл нэг суурь нэг дүн байгаад тэр дүнгээсээ цалин боддог. За тэр үед нэг шиг. За энэ бодлыг хэдүүлээ KPI цалин гээд энэ үзүүлэлтэнд дээр ашигла. За томьёо системд оруулна гэдэг баган чигт. Энэ тайдын хувьд бол програм дээр засвар оруулаагүй байгаа бол энэ нэршил маань хийснээр нарийн цалин гэж. Хийснээр нарийн цалингийн үзүүлэлт сонгон дээр товчнэр баган дээр нь би KPI гэдэг нэршил өгчихсөн байгаа гэсэн. За одоо хэдүүлээ саяын тооцоол дээр бичигдсэн томьёог нь харъя. F264 буюу суурь үзүүлэлтийг 100 хувааж 1% нь олж байна гэсэн. Эргээд F107 гэдэг багнаар үрчиж. За тэгмүүд F107 гэдэг баг нь юу юм бэ гэсэн чинь үр дүнгийн хувь гээд хувь оруулах баг байна гэсэн. За тэгэхээр ийм тооцооллыг бол ийм байдлаар бичээд оруулж болно. За энийг бол би гараас бичиж оруулсан гэсэн. За энэ тооцооллыг хэдүүлээ програм дээр дуудаж үзье. За тэгэхэд бол саяын яригдсан 3 багнаа оруулж ирнэ. За KPI. За үр дүнгийн хувь. За суурь цалин. За энэ 3 үзүүлэлт авч. За энэ 3 үзүүлэлт авсны дараа суурь цалин хэсэг дээр суурь үзүүлэлт оруул. За манайх ажилчдаа 2 сая төгрөгнөөс идэвхээс нь хамаарат хувилж цалин олгодгоо гэж үзье. За тэгэх юм бол суурь цалин гэдэг баган дээр суурь дүнгууд маань очно. За энэ дүн маань ажилтан бүр дээр өөр байх боломжтой. Заавал бүх ажилтан дээр ижил байх албагүй гэсэн. За үр дүнгийн хувь баган дээр нь хувиа тавиад өгч. За тэнгууд програм чинь тооцоолоо чинь. За эхний үе 90% үр дүнтэй буюу сайн 800 сая төгрөгийн нэмэгдэлтэй. За дараагийн хувь нь 10% нэмэгдэлтэй буюу маш бага идэх муутай ажилласан гэх юм бол ийм. За энэ дээрээс ийм байдлаар бус төрлийн нэмэгдлүүдийг энгийн тооцоол хийх боломжтой. За тэгэхээр энэ тооцоол бол тэр борлуулалтын хувьас тооцдог дээр ашиглагдаж болно. За альва нэг суурь дүнгээс одоо хувилж олгодог дээр ашиглаж болно. За бидний цалин бодох 4 дахь арга маань бол ингэж ажилладаг. За үндсэн цалингийн тооцоол маань ийм 3 төрлөөр хийгдэнэ. За програм дээр хийгдэх боломжгүй цалингийн тооцоолууд дээр бол нөгөө гадаад валютаар олгодог цалингууд байгаад байдаг. За тэрний хувьд бол нөгөө суудгалтай нэмэгдлийн багнуудаа нэмээд дүнгээ оруулж авчдаг. За ийм байдлуудаар энэ 4 төрлийн цалингийн тооцоолуудыг хийж болно. За үндсэн тооцоол маань юм байна. За үндсэн тооцоолоос гадна програм дээр чинь за бусад суудгал болон нэмэгдэлтэй холбоотой тооцоолуудыг хийж болно. За бусад нэмэгдэл дээр хоол унааны нэмэгдэл за тэгээд мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл гэдэг бусад нэмэгдлүүд бүх үзүүлэлт нь програм дээр нь байгаа. За дээрэс нь нөгөө үндсэн тооцоолууд байгаа. Ээлжийн амралт бодох. За хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмж бодох. За гэх мэтлэн бус тооцоол. За үлдсэн суудгалын хэсэг дээр бол за эргээд нөгөө хоол унааны мөнгө нэмж олгож болсон нөгөө талдаа бас суудгаж авч болно. За хоцорсны суудгал хийж болно. Гэх мэтлэн бус төрлийн үзүүлэлтүүд нь байна. За үндсэн 4 төрлийн тооцоол маань л юм гэсэн. За бус төрлийн тооцоол дээр би хоол унааны нэмэгдлээс нэг нь бодож үзүүлье. Хоол унааны суудгал бас нэгийг бодож үзүүлье. За тэгээд ээлжийн амралт бодож үзүүлье. За эхлээд хэдүүлээ хоолны нэмэгдэл бодож үзүүлье. За хойдлын баган тохируулах хэсгээс тухайн үгээрээ ачна. За тэнгууд 1 хоногийн хоолны нэмэгдэл, за хоолны нэмэгдэл гэсэн 4 төрлийн баг нь байна. За энэ 4 төрлийн багнаар тооцоолууд маань хийгдэнэ гэсэн. За тооцоолууд хийгдэхдээ 1 хоногийн хоолны нэмэгдэл баган дээр дүнгээ тавьдаг чинь. За 1 хоногийн хоолны нэмэгдэл 5,000 төгрөг нэмж өгдөг гэх юм бол ажилласан хоног буюу 22-оор нь үржээд 110,000 төгрөг гараад ирчих. За нэгдүгээр хоолны нэмэгдэл оруулах бодолт нь. За хоёрдугаар хоолны нэмэгдлийг програмаар тооцоолохгүйгээр сарда тэдэн мянган төгрөг өгнө гэж тохиролдог компаниуд байдаг. За тийм компаниуд бол хоолны нэмэгдэлгээд ардаа ямар нэгэн үсэг тоогүй баган дээр гараас дүнгээ оруулж өгч болдог. За тэгэхээр энэ дээр ийм хоёр сонголтыг олгож яах гэсэн үг. Програмаараа бодуулах уу аль эсвэл тогтсон нэг дүнтэй тэрийг шууд оруулах. За энэ хоёрын аргын аль нэгээр нь мэдээлэл оруулаад явна гэсэн. За дараагийн хэсэг дээр нь за хэрвээ унааны
нэмэгдэл байх юм бол яг ялгаагүй. Саяын энэ дөрвөн багныг оруулаад 1 хоногийн унааны нэмэгдэл оруулахад тооцоолыг чинь унааны нэмэгдэл мөнгө гэдэг энэ баган дээр гараас дөнгөө оруулж болно гэсэн. За энэ хэсэг дээр нь би суутгалын хэсгүүдийг оруулж үзвэл. За суутгал. Хоолны мөнгөний суутгал мөн ялгаагүй. Хоолны гэхэд доотлолын 3 баг нь суутгалын багнууд байгаа. Тэр 3 багнаа гаргаад ашиглаж. За хоёр дахь хүн дээр нь би 1 хоногийн хоолны суутгал 5,000 төгрөгөө гэж үзье. За 5,000-аас арай өөр дүн оруулъя та. Ялгааг нь харахын тулд. За 10,000 төгрөг гэдээ оруулж. За тэгэх юм бол 22 хоног ажилласан хүнээс 220,000 төгрөгийн суутгал хийгдэж. За ийм байдлаар хоёр төрлийн энэ хоолны нэмэгдэл суутгал бол аль талдаа ажилдаг. Хоолны нэмэгдэлч байдаг, хоолны суутгалч байдаг, унааны нэмэгдэлч байдаг, унааны суутгалч байдаг гэсэн. За ийм үндсэн нэг тооцоол байна. За дараа нь түгээмэл ашиглагддаг хоцорсны суутгал байдаг. Ажлаас хоцорж байгаа тийм. За хоцролтой холбоотой ийм эсгүүд байна. За 1 минутанд суутгах дүн, суутгалын нийт дүн, за хоцорсон минут гэдэг багнууд байна. За энэ хамгийн доотлын ажлаас хоцорсны суутгал гэдэг баг нь бол гараас оруулах баг. За ингээд тооцоолууд маань хийгдэнэ. 1 минутын суутгалын мөнгө 200 төгрөг байлаа гэхэд 200 төгрөгөө орууллаа. За ажлаас хоцорсон минут 40 минут хоцорлоо гэх юм бол 8,000 төгрөг суутгал. Энэ ажлаас хоцорсны суутгал гэдэг баг нь бол програмаар тооцоол хийхгүйгээр гараас дүн оруулж байна. За энэ үн дээр энэ сард 40,000 төгрөгийн суутгал хийнэ. За ийм байдлаар суутгалуудыг оруулж болно. За ийм тооцоол байна. За багнууд маань нэмэгдээл яваад байгаа тийм. За дараагийн жишээ тооцоол дээр илүү цаг баярын өдрөөр ажилласан цаг. За энэ бол дийлэнх компаниуд дээр бас гардаг. За мөн баган тохируулах хэсгээс үзүүлэлтээр нэмж авнаа. Илүү цаг. За илүү цагтай холбоотой багнууд 6 төрлийн үзүүлэлт байгаа. Энэ бүгдийг авч. За гэхдээ яг цалин бодолтынхаа тохиргоогийг шийдчих юм бол энэ заавал зургуулаа биш нэг үндсэн 3 баг нь л ашиглагдчихдаг. За илүү цагийг бодоход мөн сүүлийн 3 сарын дундаж нэг өдрийн цалин хэрэг болно. За өмнөх сарууд дээр бодолт байхгүй бол ийм хоос харагдаж байгаа. Хэрвээ бодолтой бол дүнтэй байна гэсэн. За тэгэхээр эхний удаад бол сүүлийн 3 сарын дундаж нэг өдрийн цалинг бол гараас оруулж болно гэсэн. За дараагийн хэсэг дээр нь илүү ажилласан цаг. За энэ дээр цагаа оруулаад өгч. За тэгвэл програмч тооцоол хийчихнэ. За энэ 80,000 төгрөгийг нэг өдрийн цалин гэж үзэх юм бол нэг цагийн үнэлгээ нь 10,000 төгрөг гэсэн. Илүү ажилласан цаг 3 цаг бол хуулийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлээд 4.5 гэсэн. За тэгээд илүү цагийн нэмэгдэл нь 45,000 бодогч байгаа. 10,000-ыг үржих нь 4.5. За энэ дээр хоёр дахь арга нь илүү цагийг үндсэн цалингаас бодж болдог. За заавал сүүлийн 3 сарын цалин гэхгүйгээр. За энэ үед бол энэ илүү цагийг үндсэн цалингаас тооцох тийг утгыг өөрчлөнө гэдэг баган дээр нэгдсэн тоо тавьчихдаг. За тэгээ хойдолтон цагаа оруулах юм бол тооцоол маань хийгдчихнэ. За 5-ыг 1.5 дахин үржээд за үндсэн цалингаас 1 цагийн үнэлгээ олоод тооцоол нэгдчихнэ. За програм дээр үндсэн цалин илүү цагтай холбоотой 2 ийм автомат тооцоол байдаг. За 3 дахь тооцоол нь бол илүү цаг гэдэг баган дээр илүү цагийн нэмэгдлийг гараас тавьж өгөх гэдэг ийм арга байна гэсэн. За яг энтэй адилхан баярын өдрийн нэмэгдлүүд маань яг адилхан ажиллана. За яг тооцогддог багнууд маань өөр баярын өдөр гэдэг нэртэй болчихгоо. Тэрнээс бус бүх төрлийн үзүүлэлт маань яг адилхан. За нийтээр амрах баярын өдөр маань байна. За 4 төрлийн баг байна. За энэ хоёр маань урдлын нөгөө үндсэн цалингаас болон сүүлийн 3 сарын цалинтай маань яг адилхан ажиллана. За нийтээр амрах баярын өдрийн 4 цаг ажиллаа гэж үзэхэд нөгөө 1 цагийн үнэлгээ чи эхний мөр дээр 10,000 байгаа учраас шууд 4-ийг 2-т үржээд 8, 8-ыг 10-аар үржээд 8,000 төгрөг гараад ирчих. За хоёр дахь арга нь бол үндсэн цалингаас бодно. Үндсэн цалингаас бодохдоо 4-ийг мэдээж 2 дахин нэмэгдүүлээд 8 болно. 1 цагийн үнэлгээгээр үржээд гараад ирнэ. За нөгөө гараас дүн оруулах баг нь маань мөн адилхан ажиллана. За тэгэхээр энэ нөгөө тооцоол гараас дүн оруулах хоёроо давхцуулж болохгүй. За аль нэгийг л баримталж байна. За нэг бол програмаараа бодуулна, нэг бол гараас дүнгээ тавина. За энэ хоёрын аргын аль нэгээрээ явж байгаа гэсэн. За энэ нэг хэсгийн тооцоол байна. За илүү цаг болон нийтээр амрах баярын өдөр юм байсан. За дараагийн хэсэг дээр нь ээлжийн амралт. За ээлжийн амралтын хэсэг дээр програмч нь ажилласан хоногоо тавиад өгчих юм бол автомат тооцоолол хийдэг.
За нийт одоо ээлжийн амралтын ажилласан хоног шүү. Ээлжийн амралтын хоног шүү. За ээлжийн амралтын хоногоо тавьж өглөө тооцоолъё. За энийг анхаарах юм нь програмч ээлжийн амралтыг хоногийг одоогоор автоматар тооцдог. За энийг хэд хоногийн ээлжийн амралт бодох юм бэ гэдгийг гараас оруулж байгаа гэсэн. Гараас оруулахаас гадна анхны ээлжийн амралтын тооцоол нөгөө тухайн жилийн дундаж нэг өдрийн цалингаас хийгдэж. За хэрвээ энэ хоосон байх юм бол тооцоол хийгдэхгүй гэсэн. За анх удаа цалин бодож байгаа хүмүүсийн маань хувьд бол энэ баг нь хоосон байгаа. Тэгэхээр өмнөх одоо нийгмийн даатгалаас хард юм уу те тэдгээр мэдээллээс юугаа авна гэсэн. За аимсгүүд. За ээлжийн амралтын хоногоо бол тодорхой болгоод биччихнэ. Нөгөө талдаа тухайн жилийн ажлын жилийн дундаж нэг өдрийн цалингаа одоо өмнөх програм дээр өчилж байгаа бол тэндээсээ авчна. Нийгмийн даатгалын сайтнаас харах бол тэндээсээ хоног цагаараа дундажлаад цалингаа тавьчихна гэсэн. За ингийн бол програмч нь ээлжийн амралтын тооцооллыг хийчихнэ. За дараагийн нэг арга нь ээлжийн амралтын тооцооллыг шууд өнгөрсөн хугацааны мэдээлэл оруулахад их ашиглагддаг. За заавал нэгэн тооцсон мэдээллийг заавал одоо дахин тооцоолоод авах шаардлагагүй. Шууд ээлжийн амралтын мөнгө баган дээр тавьчих болдог. За ээлжийн амралтын тооцооллууд ингэж хий. За үргэлжлээд хэдүүлээ. За нэг бизнесийн хэрэгцээн дээр гардаг хэд хэдэн нэмэгдлүүдийг ярь. За эхнийх нь ажилласан жилийн нэмэгдэл. За ажилласан жилийн нэмэгдэл. За орлон ажилласны нэмэгдэл. За тэгээд өөр чинь мэрэгжлийн зэргийн нэмэгдэл. За эдгээр нэмэгдлүүд маань бас нэлээдгүй ашиглагдана компаниуд дээр. За энэ мэдээллүүдийг оруулж өгдөг. За энэ мэдээллүүдийг оруулж өгөхдөө ажилласан жилийн нэмэгдлээ ажилтан тус бүр дээрээ тавьдаг чинь. За ажилласан жилийн нэмэгдэлгүйч ажилтан байдаг те. За тэрийг тавьдаг чинь. За орлон ажиллаж байгаа үед орлон ажилласны нэмэгдлээ бас тавьж өгнө. За бусдын ажлыг өмнөөс нь гүйцэтгээд нэг тодорхой хуваар одоо цалин нэмэгдэл цалин авдаг гэрээтэй юунууд байгаа те. За тэр үед бол орлон ажилласны нэмэгдэл хэсэг дээр тавьж өгдөг. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл бол тухайн мэргэжлийн зэргээс хамаарат нэг тогтмол нэг дүнтэй байгаа. За тэр дүнгуудыг тавьж. За эхний сарын цалин бодол дээр ингээ гараас оруулчихна. Энийг дараагийн сар дээр автомат дуудахын тулд нөгөө цалин заагур хэсэг дээрээ мэдээлэл оруулж шил. За цалин заагур дээр жишээлх юм бол за буруу багт дээр тааж тэ. За ажилласан жилийн нэмэгдэл гэж үзэх юм бол за энэ хэсэг дээр нь өмнөхөөс татах баган дээр нь ийм одоо өмнөх сарын цалингаа сонгосон байх хэрэгтэй. За хэрвээ ингэ тохируулчих юм бол эхний сар дээр гараас дүнгээ оруулна, дараа сарын сар дээр энэ нэмэгдлүүд чинь автоматар татагдана гэсэн. За энийг ийм онцлогтой нэмэгдлүүд байдаг. За ингээд нийт олгол зах цалингаас чинь холбогдох нийгмийн даатгалын шимтгэл хотын сотголууд маань хийгдээд гарч ирсэн дүнгээс нь урьдчилгаа цалин болон авлага байгаа бол авлагаа суудгаж өгнө. За мэдээж урьдчилгаа цалин дээр авлага суудгаж болж байгаатай адилхан сүүл цалин маань бас ялгаагүй авлага суудгаж болно. За ингээд бодолтууд хийгдээд ирэхээр эргээд нөгөө юунууд маань гараад ирнэ гэсэн үг. Суудгал шимтгэлүүд маань тооцогдож гарч ирлээ. Гарт олох сүүл цалингууд маань гараад ирнэ. За энэ дээр би нэг жишээ нь суудгалууд маань дүү маань арай өөр болчиход суудгал гарч ирдгүү. За энэ дээр би нэг тооцоол гаргаж ирэх гээд ингээд сайн нэмэлт мэдээлэлүүд оруулчихлаа. За ингээд гаргаад ирсэн чинь гарт олох урьдчилгаа цалин, ажил олгочоос нийгмийн даатгалын шимтгэл, за энд бол нийт эндээшийн одоо шимтгэлүүд, хотын судгалууд гэдээ гараад ирж байгаа. Энэ дүнгууд маань бол дандаа олгоо зах цалингаас тооцож байгаа. Олгоо зах цалингаас нийгмийн даатгалын шимтгэл авлаа, буцаад олгоо зах цалингаасаа нийгмийн даатгалаа хаслаа. Хотоо авлаа, хот нь хөнгөлөлт нь хасагдсан дүнгийн дарагдчихдаг шүү. За тэгээд энэ хоёрын зөрүүг нийлж хасаад урьдчилгааны цалингаа хасаад авлага оогоол хасаад гарт олох сүүл цалин гараад ирнэ. За үндсэн тооцоол маань яг ийм тооцоолыг. За энэ бол маш олон талаас нь авч үзсэн тооцоолууд байлаа.
За компанийн хувьд бол нэг ийм олон тооцоололууд бол яг нэг дор хийгдэхгүй. За энэ дэр хамгийн ихний дөрвөн төрлийн аргын нэгээс хоёр арга нь компани дээр хэрэглэгдэн. За тэгээд хоошоо бус даргууд нь бол сар дээр бүхэн дээр юм байхгүй те. За энэ янз бүр байна гэсэн. За ингээд бодолтууд маань хийгдээд дуусчих. За энэ дээр нэг анхаарах юм нэмж хэлэхэд хамгийн сүүлд одоо багнуудаа зөндөө баг нэмсэн те. Багнуудаа нэмээд хамгийн сүүлд багныхаа нэр дээр маус хоёр дараад харагдаж хадгалах гэдэг үйлдэлийг за дурын нэг баган дээрээ нэг удаа хийчихэл нэмсэн бүх багнууд хадгалагддаг. Хадгалагддаг гэдг нь яаж юм гэхээр дараагийн одоо цалин ботход энэ хадгалсан багнууд маань дуудаг. Хэрвээ хадгалахгүй гарчих юм бол энэ багнууд маань дараагийн сар дээр бол гарч ирэхгүй гэсэн. Энийг анхаарч явах хэрэгтэй. За ингээд мэдээллүүдээ оруулаад хадгаллаа. Энэ дээр бас нэмэлт дахиад энд нэг тооцоол тайлбарлач. За энд нэг юунууд байдаг. Нэг цагийн үнэлгээтэй газрууд байдаг. За нэг цагийн үнэлгээтэй газрууд бол цагийн ажилтнтай гэсэн үг те. Цагийн үнэлгээтэй газрууд бол үндсэн цалин хэсэг дээр нэг цагийн үнэлгээг нь тавьчихдаг. За 10,000 төгрөг гэж үз. За сарын ажлын цаг дээр нь 1 гэсэн тоо тавьчихдаг. За ажилласан цаг хэсэг дээр нь ажилласан цагаа тавьчихдаг. За 6 цаг ч юм уу те. Ингээ оруулах юм бол энэ 6 цагаар нь үржээд 60,000 төгрөг боддог. За энэ дээр нийт бодогдсон дүнгийн аавг. За бодогдсон цалин. За ингээд харах юм бол 10,000 чинь ажилласан цагаар үржээд ингэж боддог. Цагийн ажилтнтай газрууд дээр ийм тооцоол байдаг ш. За ингээд ерөнхийдөө бол Dansoft програм дээр хийж болох үс бүх төрлийн тооцооллуудыг ярьлаа. Нэмэлтээр нөгөө гараас оруулах нэмэгдлийн багнууд чинь бол за энэ цалингийн загвар цонхон дээр ингээд доошоо бүх үзүүлэлт бүх тайлбарууд маань байж. За ингээд цалингаа бодод дууссан бол журнал хэсэг рүү ороод сүүл цалин энэ журналаа холбоно. За сүүл цалин дээр журналууд нь ингэж холбогд. Нийт бодогдсон цалингийн нүгэрч цалингийн зардал цалингийн өглөг үүснэ. Эндээс цалингийн өглөг чинь нийгмийн даатгалаар буурна. Хувийн орлогын албан татвараар буурна. За урьдчилгаа олгосон дүнгуудээр нь буурна. За ажилчдаас авах авлагуудаар нь буурна. За ингээд үндсэндээ бол энэ цалингийн өглөг дансан дээр гарт толгох дүнгээр л үлдэгдэлүүлдэг хэвээр. За энэ журнал бол энэ дээр нэг ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл бол өглөг үүсгээд шууд зардал руу бичигддэг. Энэ бол цалингийн өглөгтэй хамаарна. За бусд нь бол цалингийн өглөгтэй хамаарсан журнал. Нөгөө урьдчилгаа цалин гээд авлага үлдсэн бичлэлт маань энэ сүүл цалин дээр ингэж хаагддаг. Цалингийн өглөгийг бууруулж хаагддаг. За яагаад гэвэл урьдчилгаагаа олгогдсон учраас авлага бууруулад цалингийн өглөгөөсөө хасж яана гэсэн. За юмсгт. За ингээд сүүл цалингийн журнал маань болчлоо. За ингэсний дараагаар хэдүүлээ нөгөө талын тайлан мэдээнүүдийн хэсгүүдээ авнаа. За хамгийн эхний тайлан хэсгээс цалин бодолтын тайланг одоо сүүл цалингаараа. Сүүл цалингаараа харахаар сүүл цалин бодолт хийсэн мэдээллүүд маань гарч ирнэ. За энэ тайланг нэг 2 удаа харахад харчаач. Сүүлийн байдлаар харагдчихаа. За ийм байдлаар гарч ирнэ. За энэ дээр хэрэгтэй хэрэггүй багнууд байгаа гэж үзэж байгаа бол нөгөө цалин загвар дээр тайланд харуулна, картанд харуулна гэдэг төгрөгөөр хийгдэнэ гэсэн. За ингээд энийг хэвлэж явлаа. Захирал нэгтлэн бодогчдын гарын үсэг зурагдлаа. Цалингийн бодолт маань баталгаачлаа гэсэн. За цалин бодолт баталгаажчих юм бол за дараагийн ажлууд маань хийгдэнэ. За нийгмийн даатгал хот. За нийгмийн даатгал бол сар болго илгээгдэж байгаа. За хугацаа хэсэг дээр нь тухайн сараараа шүүгээд за энэ дээр регистрийн дугаар, ургийн уг, эцэг эхийн нэр гээд мэдээллүүд ажилтны бүртгэлээс дуу. Энэ бол ажилтны бүртгэл дээр мэдээлэл нь дутуу байгаа учраас ингэж. Нийгмийн даатгалын мэдээг програмаар илгээмээр байх юм бол энэ мэдээлэл авах хэрэгтэй. Оруулах хэрэгтэй гэсэн. Оруулаад ирэх юм бол бүглэгдээд гараад ирнэ. Энэ мэдээлэлээ аль нэг хэсэг дээр нь дарлаа. Энэ дэдлийг Excel дээр дараад Excel рүү хөрвүүлээд авчихна. Хөрвүүлж авсан мэдээ чинь нийгмийн даатгалын сайт руу шууд импорт хийгдэнэ. За хөрвүүлж авч байгаа мэдээ чинь ийм байдлаар гарч ирж байна. За энэ бол нийгмийн даатгалын Excel-ийн форматаар байгаа учраас энийг нийгмийн даатгалын сайт руугаа шууд татаад нийгмийн даатгалын тайлан маань гарна. Тэндээсээ тайлан мэдээгээ яг загварын дагуу хэвлэж авах бол тэндээсээ хэвлэж авчихна. За юмс. За дараагийнх нь хотын мэдээ. За хотын мэдээ бол нөгөө улирал бүрээр өссөн дүнгээр тайлгна. За тэгэхээр энийг бол 6 сараар одоо хагас жилээр авах гэж бол 1-6 сараар, 1-р улирлаа авах гэж бол 1-3 сараар гэж аав.
За тухайн хугацааны нийт цалин бодолтуудыг хамруулад гараад ирнэ. За энэ дээрээс мөн Excel дараад авчна. За энэ мэдээ маань мөн татварын сайт руу шууд импорт хийх боломжтой байдлаар татагдаад ороод ирнэ гэсэн. За энэ дээр байгаа мэдээллүүдэд татаж авлаа. Нэг татварын сайт руугаа импорт хийлээ. Хотын мэдээ маань гар. За нөгөө талдаа нөгөө татвар нийгмийн даатгалтай холбоотой ийм хоёр мэдээ байна. За дараагийн хэсэг нь банкны шилжүүлэг. За энийг мөн урьдчилгаа бодсон өдрөө шүүх юм бол урьдчилгаа цалинтай холбоотой мэдээлэл гараад ирнэ. За энийг сүүл цалин бодсон өдрөө шүүх юм бол сүүл цалинтай холбоотой гарт олох шилжүүлгийн мэдээтэйгээ гараад ирнэ. За энийг мөн Excel руу гаргаж авлаа. Банк бүр дээр цалингийн гүйлгээний темплейт нь байгаа. Тэр темплейт руу хөрвүүлж тавилаа. Импорт хийлээ цалингийн гүйлгээний. За ийм хэсэг. За цалингийн гүйлгээ хийгдэхдээ энэ хөл дүнгээр шилжүүлэг маань. За банкн дээр бол энэ маань ячдаг. Юугээд ороод ирдэг. Шууд нэг гүйлгээ болоод ороод ирдэг. Нэг бүрчлэн гараар шивж байгаа бол өөр гүйлгээ гараад ирнэ. Энийг бол касс харилцагын хуулгаасаа цалингийн өглөг рүү хаачна. За ийм үндсэн тайлбар. За мөн энэ тайлантай холбоотой гүйлгээгээ шалгах хэсэг санхүү бүртгэлийн гүйлгээ баланс юм уу дансны хулгуудаар нөгөө урьдчилгаа цалингийн тооцоо болон цалингийн өглгүүдэд шүүж харж явах хэрэгтэй. За энэ хоёр маань бол гарт олгогдоод ямар нэгэн дүнгүй байх хэрэгтэй. Урьдчилгаа цалин бол урьдчилгаа цалин бодогдоод урьдчилгаа цалингаа олголоо үлдэгдэлгүй. За энэ дээр эцсийн үлдэгдэл нь юм байх хэрэгтэй. Энэ бол нөгөө байнгын үлдэгдэлтэй байдаг данс биш. Урьдчилгаа цалин олгож дууслаа үлдэгдэлгүй болох хэрэгтэй. За ийм нэг данс. За нөгөөх нь бол цалингийн өглөг. За цалингийн өглөг мөн ялгаагүй сүүл цалинг олгож дууслаа үлдэгдэлгүй болох хэрэгтэй. За энэ бол одоо сүүл цалин олгох дүнгээр үлдчихэд байна гэсэн үг. Касс харилцагын зарлага орж ирж энэ хаагдаад үлдэгдэлгүй болоо явчих хэрэгтэй. За сүүл цалин бодолтой холбоотой олон сарын мэдээлэл оруулж байгаа тохиолдолд энэ эцсийн үлдэгдлүүдэд шалгаж явж явах хэрэгтэй ш. Дараа сарын цалин бодогдохоос өмнө эн чинь үлдэгдэлгүй болоод нойлоод дараа сарын цалин бодогдож өсгөөд цалингаа олгож бууруулад явж явах хэрэгтэй. За нэг энэ дэр нэг ийм шалгах хэсгүүд байгаа гэсэн үг. За юм байна. За сүүлийн танилцуулга хэсэг маань цалингийн шилжүүлэг. За цалингийн шилжүүлэг биш ээ. Цалингийн мэдээ илгээх. За цалингийн мэдээ илгээх хэсэг дээр програм дээр чи хоёр төрлийн боломж. Office mailтэй бол Office mail-ээс илгээж болно. За Gmail-тэй бол Gmail-ээс илгээж болно. Dealing компанийн хувьд бол Office mail байдаг. За Office mailтэй компанийн хувьд бол Office mail ашиглаад илгээчихнэ гэсэн үг. Office mailгүй компанийн хувьд Gmail дээрээ програмаа бүрдэх шаардлага үүснэ. За програм бүрдэхтэй холбоотой би нэг юу харуулъя. За цалингийн шилжүүлэгтэй холбоотой нэг гарын явлага харуулад бид нар бас нөгөө цалингийн мэдээ илгээхтэй холбоотой гарын явлага дээр нэг ингэж илгээдэй шүү. Office mail бол энэ заавраар ажиллаарай гэдэг гарын явлага бэлтгэсэн байдаг. За тэрийг нэг харуулчих. За ингээд цалингийн мэдээ гэдэг гар явлага байгаа. Мэдээ илгээх, мэйл илгээх гэдэг. За энэ дээр бол хамгийн ихний тохиргоо нь ажилтан сонгон дээр мэйл хэсэг дээр ажилтан бүрийн мэйл орсон байх хэрэгтэй. Хоёрдугаар цалингийн загвар дээр картанд харуулна гэдэг үзүүлэлтүүдийг чеклсэн байх хэрэгтэй. Яг цалингийн мэйл дээр харуулах үзүүлэлтийг. За гуравдугаарт мэйл илгээх заавар нь энэ. За Office mail-ээс бол энэ. За Gmail дээр мэйлээс илгээгч байгаа бол ийм тохиргоо байдаг. Gmail хаягнаас цалингийн мэдээ илгээх гэдэг. Энэ тохиргоо энэ линк дээр дараад ордог, мэйлээрээ нэвтрэнэ. Мэйл дээр чинь two step verification гэдэг энэ хамгаалалт хийгдсэн байх хэвээр. За тэгээд нууц үгээ хийгээд нэвтрээд орчино. Тэнгуут ийм app password гэдэг хэсэг гараад ирдэг. App password хэсэг дээр Dynsoft ERP гэдэг програмын нэрээ бичээд хадгалдаг ийм нууц үг өгдөг. Энэ нууц үгийг бол хуулж тавилаа мэйл нийлгээг. Дараагийн удаа мэйл илгээхдээ энэ нууц үгийг ашиглах учраас энэ мэдээллийг хадгалж авах хэрэгтэй гэсэн. За 365 бол нэмэлт тохиргоогүй яг энэ хэсгийн заавраараа илгээгчдэг. Энэ хэсгээр. Gmail дээр тохиргоо байдаг учраас хэдүүлээ Gmail-ийн тохиргоогоо хамт хийж үзье. За хамгийн ихэнд бол өөрийн браузер дээрээ Gmail хаягаараа нэвтрэнэ. За би нэвтэрсэн баг. Хоёрдугаарт энэ password хэсэг дээр энэ линкээр дараад орчих. За энэ линкээр дарж орлоо, нууц үгээ хийж орлоо. Шууд password хэсэг нь гараад ирнэ.
За өмнө нь бүртгэлтэй бол ингэж харагдаж байгаа. За хэрвээ бүртгэлгүй бол ийм хоос харагдаж байгаа. За энэ дээр Dynsoft ERP гэж бичээд хадгалчихна гэсэн. За ERP. За ингээд Grid харах үед энэ дээр чинь password гэдэг ийм нууц өгöd. Энэ нууц үгийг та хэд маань хадгалж авах хэрэгтэй. Яагаад хадгалж авах гэдэг нь вэ гэхээр энэ маань дараагийн удаа мэйл илгээх үед маань ашигладаг. Ops мэйл бол ийм тохиргоо байхгүй. За админаас баталгаажуулаад шууд илгээчихдэг. За ингээд мэдээгээ оруулсны дараа жагсаалтаас одоо цалин бодолтноос ажилтнуудаа сонголоо. Үйлдэл мэдээ илгээгт харчихна. За цалингийн мэдээлэл. За энэ үед бол Gmail хаяг бол host name нь smtcg@gmail.com, port нь 465. За энэ enable SSL. За энэ мэйл дээр нэрээ бичээд за энэ дээр саяны нууц үг оруулчихдаг. Хэрвээ ops mail байх юм бол энэ дээр ops 365 байна. Port number нь 587 байна. За тэгээд мэйлээ хийгээд энэ баталгаажуулалтыг хийдэг гэсэн үг. За хэрвээ мэйл байх юм бол энэ маань бол Gmail enable SSL-ээрээ илгээх. За ялгаа нь. За ингээд илгээгт харах үед зөвхөн мэйлтэй ажилтнууд руу мэйл илгээх. Ажилтан бол илгээхдэггүй гэсэн. За сая энэ солигдсон байна та. За сая 587 гэдэг порт бол ops mailтэй. За миний 2 ажилтан мэйл хаягтай байсан учраас 2 ажилтан дээр мэйл илгээгдэж. За ажилтны бүртгэл рүү ороод харах юм бол мэйл баган дээр нь за энэ баяр гэдэг хүн байна. Энэ саяын одоо мэйл илгээсэн мэйл хаягмаар. За ингэж харах. За сая илгээсэн мэйлийг харах юм бол Gmail руугаа оронгууд сүүлд ирсэн мэйл хэсэг дээр чи байж. За энэ дээр. За тухайн компани 6 сарын цалингийн мэдээг илгээлээ. Байгууллагын энэ хилтэц засагны нийт бодогдсон цалин, суудгалтай нэмэгдлийн дүн, олон улс зах цалин нь нийгмийн даатгалын судгал, хоотын судгал, нийгмийн даатгалын шимтгэл, хоотын судгал, гарт олох цалин, ээлжийн амралтын мөнгө гээд дүнтэй багнууд нь бүгдээрээ хүрээд ирж байна. За ийм байдлаар цалингийн мэйлийг дуусгах юм. За юм байна. За өнөөдрийн миний ярих хэсэг маань энэ үрээд өндөрлөж байна.